хоол бодно. Түр шинэ жил гэхээр чиний хамгийн дөрөнд бод Дөрүүлээ. ажиттайгаа гардаг байна. Чамтай адилхан нэлээд олон хүмүүс бас ингэж гардаг бах тий. Ирээдүйд дөрүүлээ болж орох ч тэр нэгэн залууд хийлээ. Сайн байцгаана үзэгчтэй, сонсогчтой. Тэгээ анхудаага эфирт буюу өөрийн гэсэн нэвтрүүлгийг эхэлж байна. Тэгээ энэ удаагийн зочноор манай одоо Хөх Тэнгэр радиогийн хамгийн отхон насаар бол отхон оролцогч манай. За өөрийгөө танилцуулахгүй юу? Хэн блэ? За сайн байцгаана уу. Хөх Тэнгэрийн хөтлөгч Оюука байна. Та бүхэн бас миний Vibecast podcast-аар мэдж байгаа хаа зарим нь. За Оюукад энэ өдрийн баярын мэндийг хүргье. Энэ өдрийн баярын мэнд хүргье. Өнөөдөр чинь ямар өдөр вэ гэхээр шинэ он. За яг зөв. Шинэ оны чи ер нь бол ингэж байна. Шинэ он эсвэл шинэ жил гэхээр чиний хамгийн түрүүнд бодогддог зүйл юу вэ? Мэдээж хамгийн түрүүнд бодогдож байгаа зүйл бол гацуур мод байна тий. Нэг гоё баярын ширээ бодогдож байна. Миний хувьд бол тэгээд яг энэ өдөр ч угаасаа мэдээж нөгөө тий илүү ногоон болон улаан өнгө дамгаас өдөр байдсан шүү дээ. Тийм учраас яг илүү нэг юм нүдэнд бол нэг юм ногоон улаан өнгөнүүд харагдаад байна. Тэгээд гоё ширээ дөрөн амттан хоол. Иймэрхүү юмнууд. Ер нь бол шинэ жил гэхээр ерөөсөө хоолол бодох гэдэг шүү дээ. Тий, хоол бодно. Шинэ жилийн үеүүдийн чиний ингээд ой тогтоолтод байгаа гой дурсамжтай хоолуудын нэг нь яг аль үеийн шинэ жилийн ширээний хоол нь гой байсан бай. Чиний хувьд хамгийн дурсамжтай зүйл байсан бай. Бас тэр санджийн үйл тэр амтыг хэлүүл илүү гоё шүү. Амтын. Ер нь бол зүгээр надад гэхдээ яг тийм хоол гэд нэрлэх тийм хоол алга. За яг магадгүй дахиа мэхэ ч юм уу те цацаг тэр үл гэж болно. Яг зүгээр яг нэрлэх юм бол би ер нь бол ээжийнхаа хийсэн хоолыг л хамгийн амттай хамгийн гоё гэж хэлнэ. Мэдээж ээжийн хийсэн хоолоор угаасаа шинэ жилийг одоо угтдаг тийм ээ. Тийм учраас ер нь бол хамгийн амттай. Тэгээд тэр амтан гэх юм бол угаасаа манай ээж бол ерөөсөө амтгүй хоол хийдэг байхгүй юу. Тэгээд амт нь бол угаасаа барыг нэг тийм зөөрлж хийлээ гэх юм бол одоо тий олон төрлийн амт нэг юм гоё хоршсон тийм гоё хоолнууд хийдэг. Бүр ингээ манай ээж ер нь амар юм одоо юу гэдэг амар ингээ бүр ширээг бүр ингээд одоо дүүргчдэг байхгүй юу. Манайх ер нь бол ингээ баярыг амар өргөн тэмдэглэдэг. Тэгэл юмэрсээ бүр амар том баг инээс ч том ширээнд ингээд уул ингээ гуруулах найдаг байхгүй юу. Ээж аав бид гуруулахна байгаа хэрнээ ингээд амар том ширээ ингээд ээж тэгэл амар гой чимэглэлүүд ингэж гаргаж тавил бүр ингээд баярыг ингээд утгаар нь хийдэг. Тэгээ бүр ингээд ширээг бүр дүүргэж чаддаг байхгүй. Тэгээд ер нь бол яг тэрүүгээр нь төсөөлж байна. Хоолны амтны хувьд бол тэгэл амтгүй хоол байхгүй. Окей, nice. За тэгвэл энэ жил гуруулаа биш дөрүүлээ болох уу? Дөрүүлээ гэдэг ч үлээ. Харин тий шууд утгаараа та гурав чинь гуруулаа л үдэм биш үү? Тий, гуруулаа л гэдэг. Дөрүүлээ тэмдэглэх тийм шанс байна уу? Эсвэл тийм төлөвлөгөө байна уу? Эсвэл чамд байна уу гэх одоо шууд утгаараа асууж байна. Таныг ойлгож байна. Найз залуу асууад байгаа байх штэ. Найз залуу байхгүй. За үзэгчтэй сайн харж байгаа за. Найз залуу байх. Би удахгүй дугаарыг хэлж өгөх болно. За шинэ жил дээр бас нэг асуулт байна л да. Хамгийн гоё юм дурсамжтай үйл явдлууд нь юу вэ? За магадгүй минийхэр бол солиут гэдэг нэг юм байсан. Одоо манайх жишээлбэл Эрдэнэтэд ингээд Динж гэдэг газар Динжийн байрныхаа хөшгийг одоо ингээд ярангуут ингээд хот тэр аяар харагддаг. Тэгээ яг он солигдох мөчөд бид нэр гэрлээ антраадаг. Яг тэгвэл тэр нь ч байрны ингээд байрнууд болгон ингээд шинэ жилийн солиут буудаал амар гоё харагддаг байхгүй. Тэгэхээр чамд яг ингээд идэх биш харагдах зүйл дээр шинэ жилээр дурсамжтай байсан гоё нэг тийм үйл юу вэ? Ер нь одоо ингээд бодсон чинь манай гэр бүл ер нь айгүй юм хөвгөлтэй гэх юм уу. Нэг амар нөгөө тоглож шоглож одоо ялуу одоо аавтай хоёр нийлчээд ээжийг шоглдог ч юм уу эсвэл ээжтэй нийлчээд аав. Тэнгүүд ээж хоёр нийлчээд намайг ингээд шоглож монглоод байдаг байхгүй. Тэнгүүд бид гурав яадаг вэ гэхээр шинэ жилийн өдөр тоглоом тоглодог. Тэгээд гой одоо жижигхэн бенгалийн гал асаадаг ч юм уу. Тэгээд тоглоом тоглодог байхгүй юу? Ер нь бол жишээлбэл одоо Бадарчин гэдэг нэг тоглоом байдаг шүү дээ.
байдаг баггүй юу? Одоо нэг за. шоо хаяад ингээд нүүдэл мүдэл гэдэг тийм тоглоом байна. Эсвэл ингээд нэгэндээ авьяас үзүүлж ингээд бүжгэлдэг тийм тоглоом. Тэг эсвэл хүзүр мүзүр ингээд шагаа магаа бүр янз янзын тоглоомнууд ингээд гаргаж ирээ. Тэгээд гуруулаа эсвэл ингээд гой нөгөө үг холбож тоглож моглоод ингээд янз янзын тоглоом гэж хэлж болох нь тийм тоглоом гэж хэлж болно. Тийм. За бас нэг юм. За он солигдох мөч гэдэг нь одоо 24 цаг 12 цаг болох ч шүү дээ шөнийн. Тэрнээс өмнөх ялангуяа бүх айлууд дандаа нэг 7 8 9 гээл ширгээ засаал бөөнөр идэл яг он солигдох үед шампансгаа буудуулдаг бах тий. Тэггүй. Тийм. За тэгвэл яг он солигдсны дараах мөч тэр одоо хамгийн хийдэг үйлдэлүүд чи юу вэ? Идэн штэ. Юусе ингээл хоол. Идэн идээд та идэж одоо 10 бүү тэр 7 8-аас 12 хүртэл идэх үү? За бас тийм ээ тий. Ер нь яан л та баярын хөтөлбөр зурагтаар үзэл. Тэгэл гоё хувцснараа өмсөөл ингээд ер нь бол бэлтгэл ажилдаа орол. Юунд? Уу яг нөгөө шинэ он гарахад бэлтэл. Шинэ он гэртээ гаргаж иж тэгээ хувцас солид юм уу? Тий би бол ингээ гоё юм уур амьсгал руу оруулж мууруулад гоё хувц өмсчихдээ штэ. Ингээд ээж болохоор ийм хөрх юм обро шиг ийм бухын обро шиг тэгэнгүүт аав ийм сантагийн малгай залгай өмсчихдээ. За тэгэнгүүт ингээд он солигдчихж байгаа. Он солигдоод одоо 2020 одоо 5 өмнөх жилээ яриа л да 25 он гараад 1 сарын 1-ний баг тэр чинь 0 цаг 1 цаг болоод шүү дээ. Тэр үед юу хийдэг вэ гэдэг. Тэр үед за яг үннийг хэлэхэд бол баярын хөтөлбөрүүд зургатаар үзчихэж байгаа. Тэгээд би найзуудтайгаа гаргах гэж байна. Яг зөв наадах чинь асуух гэдэг байхгүй юу? Чи гардаг уу? Ээж хоёр гэртээ зургатаар төлөвлөждөг байхгүй. Тэгэл би найзуудтайгаа гараад уулзах нь уулзаал. Тэгээ хэдэн цагт орж ирдэг вэ? Тэгэл гүнийх удаан уулздаг юм аа. Тэгэл уулзаал нөгөө талбай дээр нөгөө котог мотог тоглож байгаа л тэгэл нэг мигийн үед орж ирэл тэгэл унтчих. Тэр гоё одоо гараад найзуудтайгаа гарч штэ тий. Тэр дурсамж мөн үү чамд? Дурсамжтай байдаг уу? Дурсамжтай. Окей. За тэгвэл энэнгүүрээ юу гэж хэлэх гэсэн юм ба гэхээр одоо нийслэлч бай тий. Манай бусад одоо аж ахуй нэгж одоо юу гэдэг нь хот суурин бүгд л одоо өөрийн гэсэн юм 12 солигдох үед он солигдох үед нэг юм шоу зингээ эсвэл үзүр үйлчлэгээ эсвэл гулгадаг газрууд хийгээд байгаа байхгүй. Гэтэл манай одоо нийгмийн ихэнх нь яаж өнгөрөөдөг вэ гэдгийг л би чамаас асуугаад байна. Тэнгүүд нь 12 боллоо хамгийн түрүүнд найзуудтайгаа гардаг байхна. Энэ чамтай адилхан нэлээ олон хүмүүс бас ингэж гардаг байх тий. Өмнө он солигдох өмнө ч гэсэн найзуудтайгаа уулзаж муулцаал гарч бас байдаг шүү дээ. Та тэгдэг юм уу? Би бол гэртэл байж байдаг. Гэртэл тий. За би ч угаасаа залуу хүн учраас тэгээ гарчдаг байх л та. Тэгээ гарч одоо тэгээд энэ жил шинэ жилээр гуруулахнаад байх гэдэг байна. Энэ жил харин би ганцаараа л авах гэдэг шүү. Тэр нь юу гэсэн үг вэ? Дөрүлөө байж байгаа газар болсон гэсэн үг юм уу? Үгүй. За угаасаа дөрүлөө байж байгаа. Ээж аа хоёр хоол байгаа. Тэгээд энд байхгүй. За. Тэгээд дээрэс нь би ча 31-ээр энд шүний ээлжтэй болж таарсан. За, сонсноо залуучуудаа би энэ бүсгүй хаана байхыг энэ та нарт тодорхойлж хэлсэн шүү. Ажил дээр байх нь ирж уулзмаараа гол уулзаж болно. Тэр өдөр юу хийх нь тодорхой байна. Окей. Хийж уулзах дээ. За. Нуулгүй ярихад чиний үеийнхэн гэж байгаа шүү дээ, тий. Танаа үеийнхэн чинь нийтлэг одоо жишээгээрээ юуг одоо илүүд үздэг вэ? Магадгүй одоо шинэ жил дотор энэ баярын дугаар дотор ингээд өөрөө өөрсдийнхээ гой үзэл бодол, гой дурсамжуудыг ярьдаг штэ. Тэгвэл чиний хувьд за гой юм ширээн байна, найзуудтайгаа гарч ийн гэж юм. Чиний үеийнхэн бусад найзууд чинь яг юу хийдэг бол сонсноо. Ер нь ихэнхдээ надтай төстэй л гэдэг баг. Тийм гэртээ. Тэгээд яг уу мэдээж бас яг уу айл-айлын дотор нөгөө янз янзын те өөр байгаа штэ тэмгэлдэг. Яг уу зүгээр найзуудаасаа сонсож явахт бол ер нь төстэй л идэм шиг л штэ. Ингээл хоолоо хийж эхлээл ингээл идэл тэгж жагаал гараал уулзаал бүүнөрөө. Танаа найзууд буюу чиний одоо Gen Z үеийнхний тодорхойлолт одоо баяр гэдэг тодорхойлолт. Энэ бол шинэ жилтэй холбоогүй. Ер нь баяр байх ёстой юм уу? Байдаг л нэг баяр штэ гэж хүлээж авч гинөө эсвэл айгуу гоё ойр дотноор хүлээж аваад байна уу? Тэрийг танаа үеийнхэн шүү. Чиний ганцхан чи биш.
энэ дээр болохоор би бага байхад илүү ийм баярын уур амьсгал илүү их байдаг гэсэн бохгүй юу? Шинэ жилийн баяр тэ цагаан сар гэл амар догтлоод ингээ хүсэн хүлээдэг. Тэнгүүд зөвөр яг одоо энэ мөчүүд яг юу мэдэрч байна вэ гэхээр би одоо багийнх шигээ тийм амар одоо сүртэй ингэж те шинэ жил болох нэ гэдэг амар баярлж догдолж бас хүлээхээ болсон билээ. Яг үеийнхнаасаа найзууд ч гэлтгүй ер нь зүгээр те нэг рандом өөрийнхөө үеийн хүүхдээс очиод асуухад хүртэл ер нь шинэ жил за яг гоо тэгээд одоо шинэ жил боллоо штэ догдолж гин үү гэж би нэг семинарынхаа хүүхдээс асуусан байхгүй тэгсэн чинь болж илэг угаасаа л болдсон штэ тий ер нь яг тэгэл нэг тиймэрхүү гэдэг акцент өгөхгүй тийм байгаа гэсэн тэгэхээр яг энүүгээрээ би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яг бага насандаа илүү их нөгөө тэр гой сайхны ингээд илүү гүнзгий мэдэрдэг байтал одоо ингээд нөгөө нас яваа жоох ингээд томроо те юмыг одоо илүү ойлгодог тунгаадаг болоод ирэнгүү те хүн чинь ер нь жоохон догтлохоо болчдөг сэтгэл нь хөдөлгөө болчдөг. Тэгээд ер нь бол манай үеийнхэн бол ер нь баярт бас нэг тийм анхаарал хандуулах болцсон юм шиг л. Тэгэхээр чи яг хаа залуу үеийнхэн төлөөлөл ялангуяа жинзигийн бас нэг юм гишүүн одоо юу гэдэг төлөөлж байгаа л нэг хэлбэр шүү дээ. Тэгвэл танаа үеийнхэн чинь за баяр гэдэг дээр акцент өгдөг юм байна. Тий. За тэгвэл юун дээр акцент өгөх тухай та ер нь одоо за яг нийгмээрээ л одоо Gen Z үе, X үе, Y үе гэдэг ярьж штэ. Гэтэл чи үеэ төлөөлөөд хамгийн одоо давуу шинж чанар буюу та хэд дээр юм акцент өгдөг зүйл нь юу вэ гэдгийг нийт одоо үзэгчтэй хэлээд өгөхгүй. Яагаад энийг асуугаад байгаа шалтгаан нь одоо ийм байх та. За манай сонсогчдын нийт судалгаа гэж байгаа тий. Хэдээс хэдэн насныхан байна. За тэгвэл нийт сонсогчдын за дийлэнх нь буюу одоо чиний үеийн насны охтууд юм уу эсвэл хүүгүүдтэй байгаад байгаа хгүй. За тэгвэл энэнгүүрээ одоо магадгүй дүүнертэй ч юм уу тий. Тэгвэл тэр үеэ ойлгоход юу хэрэгтэй вэ гэдгийг л би чансан яг энэ баярын дугаараас л асуугаад байгаа. За ойлголоо. Ер нь бол манай үеийнхэн өөрийгөө илэрхийлэх чадвар илүү сайн байдаг. Ер нь айгүй дотоод ертөнцтэй гэж ярьдаг штэ тий. Илүү нөгөө өөрөө өөртөө тулж ажиллах. Яг уу ялангуяа нөгөө өсвөр наснд нь хэрвээ өсвөр насны хүүхэдтэй ээж авах юм бол хүүхэдтэй одоо нөгөө тэр өөртөө ажиллах тэр цаг хугацаа орон зайг нь илүү ингэж тий өөрт нь өгөх нь зүйтэй гэж бол би боддог байхгүй юу? За тэгээд яг миний үеийнхэн одоо миний үеийн хүүхдүүдээ ээж аавын хувьд тий сонсож явах юм бол ер нь бол илүү нөгөө өөрт нь итгээрэл гэдэг зүйлийг хэлэх гээд байгаа. Яагаад вэ гэхээр одоо үеийн хүүхдүүд ер нь бол нэг хүнээр ер нь заалгадаггүй. Чи тэг те чи одоо ингэвэл ингэн гэдэг ч юм уу те хүнээр ингэж ер нь заалгахыг илүүд үздэггүй байхгүй юу? Ер нь зүгээр өөрийгөө ер нь дотроо ухамсарлаад за би яг нэг иймэрхүү хүн болно те эсвэл ийм зүйлийг би ирээдүйд хийн гэж дотроо ингэж бодоод төлөвлөсөн байдаг. Тэнгүүд тэр зүйлийг нь хажуунаас нэг ингээл те ингээл юмын заагаад байгаа гот жоохон тийм таатай хүлээж авахгүй. Тийм болохоор ерөнхийдөө нэг тийм зүгээр өөрт нь итгээд те тэр хийх гэж байгаа зүйлийг нь дэмжиж аль болох мэдээж хүн чинь одоо нөгөө дуртай зүйлдээ илүү амжилт гарах нь өндөр байдаг штэ хувь нь өндөр байдаг. Тэгвэл дуртай зүйлийг дэмжих. Тийм дуртай зүйлийг нь хорж цагдаж тэгэж одоо хааж богдуулахгүйгээр зүгээр ер нь дэмжиж туслаад явах юм бол илүү одоо манай үеийнхэнд илүү одоо тус болж байна л гэсэн. За тэгвэл за би чиний үеийн дүүтэй эсвэл би чиний үеийн охинтой одоо хүүтэй байлаа гэж бодъё. Шинэ жилээр бид нар хин нэгээ баярлуулах гэж аягүй хүчээдэг тийм ээ. За тэгвэл чиний үеийн одоо дүүтэй хүүтэй охинтой бол чамайг яаж баярлуулаасаа гэж хүсэж байна? Намайг шинэ жилээр тий. Надад би ер нь жоох юм захиа махиа авах айгу дуртай. Одоо юу гэдэг надад талархаж миний хувьд ч тий хэрвээ надад талархаж явдаг бол эсвэл надад гомцсон ч юм уу тий ер нь миний талаар ямар нэгэн үзэл бодол тий сэтгэл байгаа бол тэрийг ингээд надад гоё захиагаар ч юм уу эсвэл бүр амаар хэлж бол тий тэгэхэд ингээд би айгу баярлдаг. Ер нь заавал шинэ жилийн баяраарч гэлтгүү босод үед энгийн үед ч гэсэн ингээд надад одоо үнэхээр ингээд намайг мундаг чадвартай байх юм бол чи мундаг шүү, чи чадвартай шүү гэдгийг маань шууд надад урам өгч хэлж явах юм бол энэ бол надад маш том бэлэг. Ер нь бол урмын үг болоод одоо
захиа занаад их дуртай. Тийм учраас ер нь шинэ жилээр хэрвээ надад зүгээр хөөрхийн юм гараар бичсэн захидал өгөх юм бол би амар том баярлна. Түүнээс бол одоо гэдэг цүнх мөнгөтэй эмэг бүгжийн яг ийм идиом бол яг байдаг л зүйл. Яг тийм сэтгэлийн үг гэдэг бол айгуу гоё том бэлэг байдаг. За ирээдүйд дөрвөлөө болж орох ч байгаа тэр нэгэн залууд хэлий. Жижигэн захиан дээр хайртай шүү гэж бичих нь вэ шүү. Тэ хөөрхөн харагдж гэж бичих нь вэ шүү. Тийм шүү. Магадгүй өрвөөхөө зурж өгөх нь вэ шүү, тэ. За танаа үеийнхэн бол иймэрхүү байж болох нэ. Нийт бас одоо үеийнхнээ төлөөлөөд бас сонсогч үзэгчтэй зориулаад чиний зүгээс гоё мэдлэгээ өргөж шинжилээ. За тэгээ үзэгч сонсогчдоо энэ хүү сайхан одоо шинэ оны баярын босгон дээр ахтагаа нэвтрүүлэгт орлоо. Тэгээд яг намайг сугалсанд баярлалаа гэх юм уу гэх. Мэдгүй одоо чи яг ямар байна. Та чи намайг суглаад тэгээд таны нэвтрүүлэгт би орж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд энэ гоё бас ярилцлаганда намайг оролцуулж агаад баярлалаа. Бас намайг сугалсанд баярлалаа. Тэгээд ерөнхийдөө ирж байгаа шинэ ондоо та бүхэн минь амжилт бүтээлээр дүүрэн аз хэмэртэй тэгээд сайн сайхан байхыг хүсье. Гол бас эрүүл мэнд. Эрүүл мэнд. Сансан бүхэн сэтгэлчлэн бүтэж явах болтугай. Окей. За баярлаа. Тэгээд энэ удаад одоо манай Gen Z төлөвлөлийн одоо эрхэм одоо нэвтрүүлэгч маань орлоо. Тэгээд үзсэн хүмүүс маань ойр тойронд чинь Gen Z-ийнхэн байвал за дор хаяж энгийн өдөр ч гэсэн гоё захаа бичиж өгөөрэй. Гоё урмын үг хайрлаарай. За баярын бас айгүй гоё хуваалцаарай. Тэгжээж бас илүү ойлголцох бах. Нийтлэг жишээгээр бол Gen Z нартай ойлголцоход хэцүү гэдэг юм яриа байдаг. Тэгэхээр энийг бас нэг арай өөр өнцгөр харуулах гэж хичээдэ шүү. Тэгээд амжилт.